Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Багнуур дүүрэгт баригдах 700 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх хэсгийг хэлэлцлээ. Хэрвээ 700 МВт-ийн цахилгаан станцын барилгыг баривал Монголын эрчим хүчтэй холдолд орж хүчин чадлаа дийлэхгүй зогсох аюултай гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс Багнуурын төсөл хэрэгжүүлэгчдийг 700 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станцын горимыг өөрчлөх эсвэл одоо ажиллаж байгаа дотоодын цахилгаан станцуудын горимд өөрчлөлт оруулах ёстой гэж уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сумья Базар мэдээлж байсан юм а. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар оруулсан уг асуудлыг хэлэлцээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг танилцуулахар болж Багнуурын цахилгаан станцыг барих эсхийг шийдвэрлэхээр болж байна. Хэрвээ засгийн газар энэ гэрээг дангаараа туслах юм бол нөхөн олгор олгохоор нийтээ 512 сая долларын нөхөн төлбөр төлөгдөхөөр оруулсан хөрөнгө оруулалт дээр болон ирээдүйн ашигыг нөхөн төлөх тим гэрээ байгуулсан мэлээ. Энэ бол арбитр дээр очсон тохиолдолд Монгол улсын тал засгийн газар дангаараа гэрээг туславал ийм хэмжээний эрсдэлүүлэх эрсдэлтэй. За нөгөө талаас энэ асуудал бас хоёр улсын харилцаа, олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй багтлыг бид бас харилцаа үзэх учиртай. Ийм учраас эрчим хүчний хангамжийн системийн аюулгүй байдлыг баталцахын зэрэгцээ энэ хоёр талын өмнө зургацсан гэрээ хэлцээр за энэ гэрээний хууль эрх зүйн үр дагавар за хууль ёсны дагуу байгуулах зэсэх асуудлуудыг наривчлан судлах үүрэг алга хүргэсэн.